20 оны 5 6 сараас эхлээд Голомт банктай хамтраад бид нэр Зүрх мартахгүй төслийг эхлүүлж исэн. Голомт банкын Зүрх мартахгүй төслийн хамгийн тууштай, хамгийн том хандивлагч, дэмжигч, төлөх хүчний нэг нь байгаа. Анх бид нэр 40 хүүхдэд яаж хагалгаа хийх вэ? Зардал мөнгөний яаж босгох вэ? Таны төхөөрөмжөө яах вэ гэж анх ярьж эхэлж исэн. Гэсэн одоо 2 жил 3 сар хугацаа өнгөрсөн. Энэ хооронд өнөөдөр бид 600 хаалгаагаа орлоо. 600 Монголын 21 аймгийн 20-оор нь бүх том хотуудаар яваад 18,000 хүүхэд үзэж уншилсан байна. Тэгэхээр 6 жилийн хугацаанд 1000 хүүхэд хаалгаа хийдаа гэдэг алсын зорилго тавьж исэн хүмүүс яг 2 дахин хурдаар эх жилийн хүүхдийн баяраар 23 оны 6 сар ихт бараг 2000 хүүхэд болох нь байна. Тэгээд 1000 гэдэг юм уу 600 ч гэдэг юм уу 18,000 гэд тоо хэлэхээр нэг хэрэг. Гэтэл энэ болгоны цаана нэг хүүхдийн амьдрал, нэг айлын амьдрал байгаа гэдэг төсөөлөх юм бол одоо би зөвлөх юм бол 1000 айлтай сум гэж бараг байхгүй. 1000 айлтай гэдэг чинь бүхэл бүтэн сумын хэмжээнд хүрэхүүч тийм айлуудад хүрсэн. Тийм төслийг бид нэр хамтарч хийсэн, амжилттай болж байна. Үнэхээр сайхан байна. Сая одоо хагалгаанд ороод эрүүл саруул болоод нүдэнд нь одоо баяр одоо мишээсэн бяцхан хүүхдүүдээ хараад ээжийнхэн тэр сэтгэл зүрхэнд одоо баярын нулимс одоо туслуулж байгаа. Энэ зүйлийг одоо хараад үнэхээр сэтгэл догдолж байна. Өөрөө 3 жилийн өмнө бид нэр энэ төслийг сонирхоод ирж уулзахад хэдүүлээ нэг 27 хүртэл 1000 хүүхэд аврая гэжсэн бол өнөөдөр аль хэдийн 3 жилийн дотор 600 хүүхэд аварцсан байж байна. Тэгэхээр бид нэр жил болгон энэ төсөлтөйгээ хамтарч ажиллаж бяцхан хүүхдүүдэд эрүүл болгохын төлөө бяцхан одоо хадгаламж эзэмшигч нартайгаа хамтран одоо энэ төслийг дэмждэг. Тэгээ энэ сайхан зүйлийг бид нэр үргэлжлүүлэн олон жил дэмжин ажиллах болно. Энэний ард бол манай банкны бас алтан түлхүүр буюу бяцхан одоо хадгаламж эзэмшигч нар маань энэ бяцхан хүүхдүүдэд аварж байгаа гэдэг энэ сайхан үйл явдгийн шүү гэдгийг бас хэлмээр. Тэгээд та бүхний минь энэ сайхан ажил үйлс өөдөө байхыг хүсэж байна.